Азийн стратегийн хорооны 17 дахь удаагийн хурал Монгол улсад Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдаж байна. 2009 онд байгуулагдсан тус хороонд Монгол улс 2022 онд элссэн бөгөөд өнгөрсөн жилийн 16 дахь удаагийн хурлаар Монгол улсыг дараагийн хурлыг даргалахаар сонгосон байна. Ийхүү өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 22-нд эх орондоо зохион байгуулж байна. Тус хороо байгуулагдсан цагаасаа хойш гишүүн орнууд болох Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменстан, Тажикстан зэрэг Төв Азийн улс орнуудын түүх домог баатарлаг туйлсын сэдвээр 30 гаруй хүүхдийн номыг хэвлэн гаргажээ. Эдгээр бүтээлийн ихэнхийг жүжиг, хөгжимд жүжиг, мөн дижитал контент болгон тайз дэлгэцийн бүтээл хэлбэрээр дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсээр иржээ. Энэ удаагийн хурлын онцлог нь нүүдэлчин Дэлхийн соёлын фестивалтай хамтдаган зохион байгуулж буй явдал юм. Монголын нүүдлийн соёл, өв уламжлал, Азийн орнуудын хамтын бүтээлтэй нэгэн тайзан дээр цуурайтаж эхэллээ.